Жирэмсэн үеийн бэлгийн амьдрал. Жирэмсний үед ямар нэгэн эсрэг зааст байхгүй бол бэлгийн амьдралаар амьдарч болно. Жирэмслэл тасалдах аюулс дутуу төрөлтийн аюулс тогтоогдсон умаг хүзүүний тулгуур хэрэгсэл буюу умаг хүзүүнд ойдол тавьсан байдал нь эсрэг заалт болно. Дээр дурдгдсан зүйлсийн ялан ч байхгүй бол бэлгийн амьдралаар амьдрах боломжтой бөгөөд хэрэгтэй болно. Хамгийн түгээмэл айдсуудын нэг нь эрэгтэй хүн хүүхдэд хор хөнөөс учруулж болно гэсэн айдас юм. Тиймээс энэ нь боломжгүй учир нь хүүхэд бэлгийн хайсны урт, умаг хүзүүний урт, умаг булчин болон ураг орчмын шингэнээр хамгаалагдсан байдаг. Тиймээс бэлэг эрхтэн хамгийн том хэмжээтэй байсан ч хүүхдийг гэмтэх боломжгүй. Хоёр дахь айдас бол таашаалын оргил үе дутуу төрөлтийг өдөөж болно гэсэн айдас юм. Эмч мөн буруу учир нь хэрвээ ийм аргаар төрөлтийг өдөөж болдог байсан бол төрөх эмнэлгүүдэд эмээр төрөлтийг өдөөх аргыг аль хэдийн хэрэглэхээ болчих байсан. Жирэмсний үед бүх байрлал тав тухтай байдаггүй тул өөрийн мэдрэмж дээрээ тулгуурлан танд тохиромжтой байрлалыг сонгох хэрэгтэй. Хэрвээ хөвлийн доод хэсэгт таталтын өвдөлт гарвал бэлгийн харилцааг зогсоохон дээр бөгөөд хэрвээ өвдөлт удаан хугацаанд арилахгүй бол эмчит хандаж үзлэгт орох хэрэгтэй.